Сэтгүүлч Алтан шагаагийн нэрийг барьсан хуурамч аккаунтаас дуучин Жавхлангийн тухай нэг мэдээ оруулсныг сайтууд шүүрэн авч давс хуужаар нэмэн цазаж эхэллээ. Утга нь зөөлөн төмсөгт Жавхлан элбэг доржийг огцруулна Эрдэнтийг ард түмэндээ авч өгнө гэгчлэн хуруугаараа зүсч үс гизгээ хуйхлаад байсан. Гэтэл хэд хэдэн ресторан аж ахуй нэгжрүүн шалгалт оруулангууд тэнгэртэй ярингад бурхан халдуун руу зүхтаачглаа хэмээн бичсэн байна. За энэ посттой холбоотой хэдэн тайлбар хэлье. Юуны өмнө бурхан халдуун бол татвараас зүхтаадаг газар биш. Мөн түүнчлэн энэ аккаунтын талаар сэтгүүлч Алтан шагаатай холбогдож лавлахад миний аккаунт биш ээ. Миний нэрээр хуурамч аккаунт нээж элбийн бичээд байгаа нь. Ер нь цагдаад ханддаг юм билүү гэж бодож байна хэмээлээ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал орчин дах мэдээллийн агентууд мэдээгээ нэгталж байж оруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт хэрвээ Жавхлангийн аж ахуй нэгж рүү шалгалт оруулсан нь үнэн бол мэдээж энэ нөгөө шудраг бусын хонглынхныг хийж байгаа ажил. Өөрсдийнх нь өөдөөс үг хэлээд эхлэхээр яаж хийж байгаад нэг шалтгаан олж хэрэг үүсгэн дарж авах гэж оролдог үндсэн технологитой юм. Жавхлангийн хувьд элбэг доржийг огцруулах санал оруулж чадах аюул бүхий бодиттой субъект. Тэмч учраас шудраг бусын хонгол махны машинаа ажиллуулж эхэлсэн байж таарна. Хүн юм болсон юм хойно алдаа байлгүй л яах вэ? Жавхлан гишүүн дуу шуу муутай болсон нь үүнтэй холбоотой байж мэдтгэл юм. За төгсгөлд нь анхааруулхад элбэг доржийн буу хугацаа ойртож байгаа ардын үг хэлцүүлгээс ахуулаад олон нийт рүү хандаж газар дах хөр шорогоо зөөлөх гэж оролцсон зүйлс хийх болсон. Удаах ерөнхийлөгчийн сурталчилгаа эхэлж байгаа болохоор элбгийн хуурамч аккаунтууд гарч ирэн олонний толгойг эргүүлж байгаа нь энэ мэд жишээгээр илэрч байна. Хаа ханаа төвчээртэй байж хөсний бичээчдийн элдийн бохир технологид хуурдахгүй байхыг зөвлөж байна.